Үүнийг танихчгүй Баяр Магна нэг удаа зурагтаар генерал хувцастай гарсан. Тэгэхэд би манай Батлан малхын зөвлөх даваагаар генерал хувцас хэрэглэгч урам зөрчиж шүү. Дахиж тийм алдаа гарахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгөө. За өмсөх юм бол хүлээдэг хариуцлага байгаа. Мэдээж төрийн эргэлт одоо тийм солиотой юм ярьдаг хүмүүс сонгуул ойртох тусам бол маш олон болно шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар олонний анхаарал орохгүй гүгээд байгаа маш олон горилогч нар бол гарах байхаа. Тэгээ тэр болгон дээр ерөнхийж тайлбар хийгээд авах ямар ч боломж байхгүй, мэдээ төрийн эргэлт хийж болохгүй. За тэгж оролдох юм бол одоо ял авдаг ийм л хуультай шүү дээ. Тэр ийм балаа юм би ингээ хариулт өгөө цаг үрээд байх шаардлагагүй гэж бодож байна. Энэ хүнийг ямар нэгэн хуулийн хариуцлага одоо тэгэл төрийн орголт хийхээр бэлдэж байгаа хүнийг тагнуулын ерөнхий газар тэгэл судлаад тэр нь одоо боломжтой бол тийм эргэлт хийх боломжтой гэж үзвэл тэгэл ял молын үгэн шүү дээ. Тэрээс энэ улс оронд бол болж ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа нь туйлын буруу бөгөөд дахиж барих юм бол одоо бас хариуцлага тооцноо. Тийм юм ерөөсөө байхгүй бөгөөд байж болохчгүй. Би хэллээ шүү дээ. Одоо өнөөдрөөс эхлээд эх жилийн 6 сарын сүүл хүртэл янз бүрийн фэйсбүүкийн одууд бол одоо зөндөө гарнаа. Тэгээ тэр болгонд бол манай сэтгүүлчд олон нийт бол одоо Монгол Ардын Хувьсгалт нам үнэгүй ашиг өгнө гээл энэ дахиад сонгуулийн хуулиар хориотой шүү дээ. Тэр намын сонгуульд оролцож болохгүй. Дараа нь одоо юу гэдгийг үнэгүй хоол өгнө, дараа нь одоо үнэгүй мал өгөн ч гэдэг юм уу ингээд явцдаг учраас сонгуулийн хуулиар энийг хоригдсан байдаг. Тэгэхээр ийм балаа юмнууд бол сонгуульд өгсөн олон болно. Мэдээж зөв юм ярьж гарч ирэх улсууд зөндөл гарах бах. Гэхдээ бүх юм хуулийнхаа хүрээнд байж явна. Төрийн эргэлтийн тухай бол яриа ерөөсөө байж болохгүй.